Хучуур эдэн биеийн гадаргуу, бие дотор хаалттай хөндийнүүдийг болон гадаад орчиндөө харьцдаг биеийн хөндөй тэрхнүүдийг доторлож хучдаг, хучуур эсүүдээс тогтдог судасгүй эд бөгөөд булчирхайн шүүрлийн хэсэг болон тэдгээрийн цоргыг үүсгэнэ. Хучуур эдийг бүтээж буй үндсэн 3 шинжээс өрмөц эс хоорондын наалдуулагч молекулуудаар өөр хоорондоо холбогдсон байна. Эсүүд нь үйл ажиллагааны хувьд ялгаатай 3 бүсэд хуваагддаг. Нэгт оройн буюу апикал хэсэг нь хөндөй тэрхнийг хөндөй рүү харж байрладаг бол хажуугийн хэсэг нь зэрэгэлдээ эсүүдтэй өрмөц холбоосоор холбогддог. Харин суурин хэсэг нь суурин мембран дээр байрлаж доор холбогч эдэд нягт бэхлэгдсэн байдаг. Хучуур эдийг эсийн давхаргын тоогоор нь дан болон давхар, гадаргуугийн хэлбэр төрсээр нь хавтгай, шоод үрүүлжин, бортхон гэж ангилдаг. Дан хавтгай хучуур эд нь сүдсний хананд байгааг эндотел, биеийн хөндөйг хүчиж байгааг мезотел, бөөрийн бензрийн бүрдэлд оролцож байгааг бовмины капсул гэж нэрлэдэг. Мөн уушигны цулцанд агуулгаддаг. Үүргийн хувьд бодисын солилцоонд оролцохоос гадна төв мэдрэлийн тогтолцооны астроцит болон хялгасан сүдсний дан хавтгай хучуур эд болох эндотел хоорондын харилцан үйлчлэл нь цус тархины хоргийг бүрдүүлнэ. Мөн гулгамтгай байдлыг бий болгодог. Дээр зурагт дан шоод үргэлжин хучуур эд харагдаж байна. Дан шоод үргэлжин хучуур эд нь гадаад чүрлийн булчиргааны жижиг цоргонууд, өндгөвчний герминал хучуур эд, бөөрийн цувгэнцэр, бомба булчиргааны цэврүүнүүдэд агуулгадана. Бөөрийн цувгэнцрийн эргэн шимэх үйл ажиллагаа болон дамжуулалт, мөн хоргийн болон ялгаруулах үүргийг гүйцэтгэдэг. Дээрх зурагт дан мартхан хучуур эд харагдаж байна. Дан мартхан хучуур эд нь нарийн бүдүүн гэдэс хотоод болон хотоодны булчирхай, цусны хүүдийн дагуулгадана. Үүргийн хувьд нарийн бүдүүн гэдэсний эргэн шимэгдэлт, хотоод түүний булчирхайн ялгаруулах, цусны хүүдийн эргэн шимэгдэлтэнд оролцох байдаг. Харин дээрх зурагт дан олон гигнээ хучуур эд харагдаж байна. Дан олон гигнээ хучуур эд нь өрмөц хучуур эдийн ангилалд ордог бөгөөд олон давхар мэт харагддаг. Зарим тохиолдолд эсийн оройн хэсэг нь чөлөөт гадаргууд хүрдэггүй ч бүх хэсэг нь суурин мембран дээр бэлэгдсэн байдгаараа онцлог. Байрлалын хувьд цагаан мөгөөрсөн хоолой, бронхын салаан мөчрүүд, үр дамжуулах цорго, төмсгийн дайврын эфрен цоргонд агуулгадана. Үүргийн хувьд эдгээр бүтцүүдийн ялгаруулах болон дамжуулах, эргэн шимэх үйл ажиллагаанд оролцдог. Харагдаж байгаачлан давхар хучуур эдийн эсүүдийн хэлбэр болон өндөр нь давхарга бүртээ өөр байдаг учраас зөвхөн гадаргуугийн давхаргыг үүсгэж байгаа эсийн хэлбрээр нь ангилдаг. Дээрх зурагт давхар хавтгай хучуур эд харагдаж байна. Давхар хавтгай хучуур эд нь эпидермис буюу арьс, амны хөндөй, улаан хоолой болон өтрээнд байрладаг. Бие махбодод гадны бие торгоос хамгаалдаг хоргийн үүрэгтэй. Давхар шоод үргэлжин хучуур эд нь хөлсний булчирхайн цорго, гадаад чүрлийн булчирхайн том цоргонууд, хошног болон шулуун гэцний уулзурт байдаг. Шүүрэл болон өтгөн дамжуулах, мөн хоргийн үүргийг гүйцэтгэдэг. Харин дээрх зурагт давхар бортхон хучуур эд харагдаж байна. Давхар бортхон хучуур эд нь хошног шулуун гэцний уулзур болох шилжүр бүс, мөн гадаад чүрлийн булчирхайн том цоргонуудад агуулгаддаг. Хоргийн болон дамжуулах үүргийг гүйцэтгэдэг. Дээр харагдаж байгаачлан шилжүр хучуур эд болох уротиелин өрмөц хучуур эдийн төрөл бөгөөд давхар хучуур эдийн ангилалд ордог. Ингэхдээ шээсний сүмнээс бусад шээс дамжуулах замын эрхтнүүдийг хүчиж байрладаг. Бүтцийн шинж нь хоргийн болон сунамтгай байдлыг нь бий болгодог. Хучуур эдийн оройн хэсэг буюу апикал нь ямар үүрэг гүйцэтгэж байгаагаас хамаарат бичил цэлмэн, стереоцили, сормоз гэсэн 3 төрөлд хуваагддаг. Дээрх зурагт бичил цэлмэн харагдаж байна. Бичил цэлмэн нь хучуур эдийн эсүүдийн оройн хэсэгт байх хуруу тус цэвэнгийн ургацэг бөгөөд шимэх чадвар өндөртэй эсүүд их хэмжээний бичил цэлмэнг агуулдаг. Бүтцийн хувьд бичил цэлмэн маань 20-30 ширхэг актины филаментээс тогтсон цөмтэй, өдөрүүд нь 95 килодалтон жинтэй, актин ураг агуулсан виллинд бэхлэгддэг бол актины филаментууд нь фасцин, фибрин, спин гэх актин бэхсэлэгч ургуудтай хөндлөн охилогддог. Харин стереоцилин бичил цэлмэнг бодвол тархалт нь хязгаарлагдмал бөгөөд төмсгний дайвар болон дотор чихний мэдрэгний өсөнтрийн эстэй хэсэгт байдаг. Бүтцийн хувьд бичил цэлмэнтэйгээ ижил цөм агуулдаг ч гэсэн 80 килодалтон жинтэй эзрийн гих ураг актины филаментийг нь сэвэнгийн мембранд бэхэлж өгдөг. Сормоос нь бараг бүх хэд эсийн гадаргууд байдаг. Синхрон буюу нэгэн зэрэг хөдөлдөг бөгөөд эдгээр нь аксониум агуулсан цитоплазмын оройн мембраны ус шиг хэлбэртэй бүтэц бичлэгуурснуудаас тогтдгоор онцлог байдаг. Аксониум нь суурин биетээ сунаж байрладаг бөгөөд суурин биет нь далавчит ялтас, суурин хөл, судалт үндэс гэсэн бүрдэлтэй. Далавчит ялтсан суурин биетийг
цитоплазмын орой руу шилжүүлдэг бол суурин хөлн суурин битийг эргэлдэх хөдөлгөөн хийхэд нь оролцдог. Харин судалт үндэс нь цитоплазмын оройд суурин битийг бэхлэх үйлгийг гүйцэтгэдэг. Мөн цормуусыг үйл ажиллагаагаар нь хөдөлгөөн цормуус, анхдагч цормуус, зангилаа цормуус гэж 3 ангилдаг. Хөдөлгөөн цормуус нь 9-ээр нэмэх нь 2 бүтээцтэй бөгөөд 9-ээр нэмэх нь 2 гэдэг нь төвийн 2 бичилгуурсыг тойрсон 9 хос бичилгуурсыг хэлдэг. Хос бичилгуурсууд нь А болон Б гэсэн бичилгуурсаас бүрддэг. А бичилгуурс нь 13 ширхэг тубулын протофиламентаас, Б бичилгуурс нь 10 ширхэг тубулын протофиламентаас бүрддэг. Онцлогтой. Харин дээрх зурагт анхдагч цормуус харагдаж байна. Анхдагч цормуус нь бараг бүх эукариотисүүдэд байдаг. Өөрөөр моноцили гэж нэрлэдэг бөгөөд зөвхөн нэг цормуус байдаг учраас түүнийг ингэж нэрлсэн байдаг. Аксоним дэх бичилгуурсны зохион байгуулалт болон хөдөлгөөнд оролцдог уургууд нь хязгаарлагдмал байдаг учраас 9-ээр нэмэх нь тэг бүтээстэй хөдөлгөөн хийдэггүй. Тэгээд химо, осмо, механосенсорын үргийг гүйцэтгэдэг. Харин зангилаа цормуус нь гаструляцийн шатанд давхар хөврөл байдаг бөгөөд үр хөврөлийн анхдагч зангилааны эргэн тойронд бөөгнөрч байрласан байдаг тул зангилаа цормуус гэж нэрлсэн. Анхдагч цормуустай төстэй 9-ээр нэмэх нь тэг бүтээцтэй ялгаа нь гэвэл илүү идэвхтэй эргэлдэх хөдөлгөөний хийдгээр онцлогтой. Хожуур эсүүд нь хажуугийн хэсгэрээ хөрш эсүүдийн хажуугийн хэсэгтээ эс наалдуулагч молекулын тусламжтайгаар холбогддог бөгөөд эс хооронд голлох оклюдийн зангууд хөндөд гэсэн 3 холбоос байдаг. Оклюдийн холбоос буюу зонулон оклюдийн эс нь хожуур эсүүдийн хоорондох холбоосны оройн хэсгийг нь бүрдүүлдэг. Нягт холбоос байдаг. Гол үүргийн хувьд хожуур эсүүдийн хооронд бодис нэвтрхийг хоригддог. Мөн трансмембраны 3 том уургийг агуулдаг. Оклюдийн уург нь 60 кД жинтэй бөгөөд гол хоргийг нь үүсгэхэд оролцдог. Харин Клаудийн уург нь 27 кД жинтэй бөгөөд молекулууд дамжин өнгөрөх хэсгийн гаднах усан сугийг үүсгэдэг бол холбоосны наалдамхай молекулууд нь 40 кД жинтэй холбог чидэд шилжиж буй оклюдийн холбоосыг үүсгэдэг. Зангууд холбоос нь зэрэгэлдэн эсүүдийн цитоскелетэд холбогддог уургуудыг ашиглаад хүчээр эдийн эсүүдийн хажуугийн холбоосыг хангаж өгдөг. Энэ дотроо зонула адгеренс болон макула адгеренс гэсэн 2 төрөлтэй байдаг. Зонула адгеренс нь эсийн доторх актин филамент болоод эсийн севенгийн хоорондох холбоос болж өгдөг бол макула адгеренс нь зэрэгэлдээ 2 эсийн севенгийн мембран болоод завсрын филаментуудын хооронд үүсдгээрээ ялгаатай өөрөөр дисмосом холбоос гэж нэрлэдэг. Харин зангууд холбоосыг эсийн гаднах матрикстай холбогдох байдлаар нь фокал адгез болон хагас дисмосом гэсэн 2 төрөлд ангилах ба фокал адгез нь эсийн цитоскелетийн актин филамент нь эсийн гаднах матрикс руу чиглэсэн зангуу хэлбэртэй холбогдох байгаа. Энэ холболт нь эсийн гаднаас мэдээлэл авахд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн адил хагас дисмосомын эсийн цитоскелетийн актин филамент нь эсийн гаднах матрикс руугаа чиглэсэн зангуу хэлбэртэй байдаг. Эдгээрийн голлох уурган гэх юм бол интегрин гэх уурга байдаг ба хагас дисмосомд коллаген 17 гэсэн уурга мөн оролцдог. Хүндийд холбоос нь одоогоор мэдэгдэж буй холбоосуудын эс хоорондох шууд холбоо дамжуулах цорын ганц холбоос байгаа. Бүтцийн хувьд 2 ширхэг коннексын уургаас тогтох бөгөөд 1 ширхэг коннексын уурга нь 6 ширхэг коннексын гэх уургаас тогтсон байдаг ба эдгээр нь бие биетэйгээ нийлж тойрог сувгийг үүсгэсэн байх бөгөөд үүний голч нь 2.8 м, урт нь 10 нанометрийн хэмжээтэй байна. Энэхүү холбоос нь молекулуудыг ижил теглэлжийгэд дамжуулах холбоос бөгөөд хүндийд холбоос дох ионы сувган хайлт хамааралд нэгдэж харагддаг механизмтай байдаг. Суурин мембран нь эсийн гаднах матриксийн уургийн нэг давхраг бөгөөд суурин ялцас болон торлог ялцснаас тогтдог. Мөн холбогч эдэд хучуур эдийг бэхлэх газар болж өгдөг. Суурин мембран нь холбогч эдээс тусгаарлах хучуур эдээр нэвчэж орж ирсэн бодисуудыг шүүх, мөн эд эс нь хүнд үлжихгүй шатыг хангаж өгөх эсийн дохионд оролцдог. Харин суурин ялцсан холбогч эд болон хучуур эдийн эсүүдийн холбогдох хэсэгт байрладаг 40-60 нанометрийн зүй заантай бүтэц байдаг ба 4-р төрлийн коллаген эдүүд бүтэц бүхий ламинины полимеруудын үеэс бүрддэг. Суурин ялцсан зангууд фибрилийн доор байрлах торлог ялцтай бэхлэгддэг ба фибрилийн микрофибрилүүдээр уян ширхгүйтэй бэхлэгддэг. Суурин давхраг болоод эс хоорондын завсар электрон микроскопт тод болон тодорхой зай харагдах ба үүнийг зэрэг ялцас гэж нэрлэдэг. Харин хучуур эдээс бусад эсүүдэд байх суурин ялцсыг гадан ялцас гэж арай өөр нэршлиг нэрлэдэг.
Булчирхайг ерөнхийд нь шүүрэл ялгаруулах байдлаар нь гадаа шүүрлийн булчирхай болон дотоод шүүрлийн булчирхай гэж ангилдаг. За гадаа шүүрлийн булчирхай нь шүүрлийг гадаргуу дээр шууд аль эсвэл гадаргуутай холбогдсон хучуур эдэн зоргоор дамжуулан ялгаруулдаг ба цорго нь шүүрлийн бүтээгдэхүүнийг өөрчлөлгүй аль эсвэл ялгаруулж байгаа шүүрлийг өтгөрүүлж мөн бүрдүүлэгч хэсгийг шимэх болон нэмэх замаар бага зэргийн өөрчлөлт дамжуулдаг. Харин дотоод шүүрлийн булчирхайд шүүрлийг ялгаруулах цорго байхгүй ба шүүрлийг холбогч эдэд ялгаруулад тэдгээрээс цусны урсгал руу орж бай эсүүдтэй хүрдэг. Дотоод шүүрлийн булчирхай ялгаруулж байгаа шүүрлийг даавар гэж нэрлэдэг. За зурагт харагдаж байгаачлан шүүрлийг ялгаруулах хоёр төрлийн дохио байдаг. Паракрин болон автокрин гэсэн дохио. За зарим хучуур эдэд бие даасан эсүүдийн ялгаруулж байгаа шүүрлэн цусны урсгалд хүрдэггүй ч гэсэндээ тухайн хучуур эдийн дотор байх бусад эсүүдтэй нөлөөлж байдаг. Энэ төрлийн шүүрэл ялгаралтыг паракрин дохио гэдэг. Эдгээр эсүүд нь ялгаруулсан шүүрлээ эсийн гаднах орон зайд эсвэл холбогч эдэд дамжуулан нэвчүүлэх замаар бай эсүүдтэй нөлөөлдөг. Жишээлбэл цусны судасны эндотел эсүүд судасны гүлгэр булчингийн эсүүдэд нөлөөлж судасны ханыг агших болон сулрахад хүргэдэг олон факторуудыг ялгаруулдаг. За мөн үүнээс гадна олон эсүүд ижил өөр шиг эсүүдийн рецептортай холбогддог молекулуудыг ялгаруулж идэг. Энэ төрлийн дохиог автокрин дохио гэж нэрлэнэ. За гадаа шүүрлийн булчирхай эсүүд нь шүүрлийг ялгаруулах өөр механизмтай байдаг. Үүнд мирокрин ялгаралт, апокрин ялгаралт, колокрин ялгаралтууд орно. За эхний ялгаралт бол мирокрин ялгаралт байгаа. Ийм байдлаар шүүрлийг ялгаруулж байгаа эсүүдэн шүүрлийн мөхлөг байдлаар эсийн орой хэсэг рүү зөөгөөд энд мөхлөг нь цитоплазмын мембрантай нийлж мембран холбоод цэврүүг үүсгээд доторх шүүрлээ экзоцитозын замаар гадагшлуулдаг. За энэ шүүрэл бол маш түгээмэл байдаг ба жишээлбэл нойр булчирхай цинар эсүүд байна. За дараагийн ялгаралт нь апокрин ялгаралт. За энд бол шүүрэл нь эсийн орой хэсэгт ялгараад цитоплазмын мембран дотор цитоплазмын нэмгэн давхаргаар хүрээлэгдсэн байдаг. Энэ шүүрлийн механизм нь хөхний сүүний булчирхайд байдаг ба хөхний туслыг сүүнд ялгаруулах үүрэгтэй. За дараагийн ялгаралт бол колокрин ялгаралт байгаа. Энэ нь шүүрлэн боловсролч гүйцэс дотор хуримтлагдах бөгөөд нэгэн зэрэг програмчлагдсан эсийн хөлд орж эстэйгээ эвдрэн гадагшилдаг. Шүүрэл бол нь эсээс гадагшилсан эцсийн бүтээгдэхүүн нь хамтдаа булчирхай хүндэд ялгарч өгдөг байгаа. За энэ механизм бол арсны, тусны булчирхай, зохины, тарзаал булчирхай зэрэгт явагддаг байгаа. Мөн гадаа шүүрлийн булчирхай нь нэг эст болоод олон эст гэж ангилж болно. За нэг эст булчирхай бол хамгийн бүтцийн үед энгийн булчирхай байгаа. Шүүрлээ ялгаруулах хэсэг нь бусад шүүрлийг үл ялгаруулж байгаа эсүүдийнхээ дунд оршдог нэг эс байдаг. За зурагт харагдаж байгаачлан энэ хундгай эс нь шүүрэл үл ялгаруулах эсүүдийн дунд оршиж байгааг харж байна. За тэгээ хундгай эс бол гадаргууг хүчиж байрладаг эзний булчирхай мөн амьсгалын зарим хэсэгт тохиолддог байгаа. За олон эст булчирхай бол хэд хэдэн эсээс тогтсон янз бүрийн бүтцтэй байдаг. Одоо зурагт харагдаж байгаачлан энгийн, нийлмэл, гуурт, цулцанлаг зэрэг олон төрлийн хэлбэрүүдтэй байдаг. Харин шүүрлийг ялгарч байгаа байдлыг тухайн шүүрлийг болов сасархаг болон серозон аль эсвэл холимог шүүрлүүд байдаг. За сасархаг шүүрэл бол наалдамхай, нэлцгай байдаг бол серозон шүүрлэн арай илүү усархаг төрөлтэй байдаг.